Будаа хэмжигч доторх шүглсэн сүнс. Энэ бол 3 жилийн өмнө намайг ахлах ангид байхад сонссон бодит түүх. Тухайн үед би цахилгаан гитар тоглодог хамтлагт байлаа. Харин энэ явдал манай хамтлагийн бэлтгэлийн байрны эзэн ахад тохиолдсон юм. Тэр ах залуудаа телевизэд энтертейментийн салбарт ажилладаг байсан бөгөөд хэд хэдэн уран бүтээлч бэлтгэж гаргаж байсан хүн байв. Тэр үед ахын продюсерлож байсан 4 гишүүнтэй эрэгтэй хамтлаг дебюттэй бэлтэж байсан тул Зунжангаа бэлтгэлийн байрандаа хамт амьдарч байжээ. Тэгтэл нэг өглөө ах офисынхаа үүдэнд тамхи татаж зогсдол үүдний хажууд нэг жижигхэн будаа хэмжигч машин хаягдсан байхыг олж харсан байна. Дээр үед хэрэгэлдэг байсан нийт товч дарахаар яг хэмжээгээр нь будаа гардаг тэр төхөөрөмж. Одоо бараг хэрэгэлдэггүй идэлтэй. Тэр ах угаасаа юм гамтай хэрэгэлдэг хүн болохоор их цэвэрхэн юм байна шүү гэж бодоод машиныг офис руугаа авч оржээ. Угааж арчаад дараа нь гэртээ аваачиж тавина гэж бодсон байна. Гэтэл тэр өдрөөс хойш офисын уур амьсгал нэг л өөр болж эхэлжээ. Ямар ч шалтгаангүй хүйд оргин нуруугаар чихүүцэн. Шүн болоход агаар нь хүртэл хүнд санагдана. Эхэндээ ах өөрийгөө хит мэдрэмтгий байна гэж бодсон. Гэхдээ удалгүй хамтлагийн гишүүд хүртэл ахаа энэ газар нэг л эвгүй болоод байх юм гэж ярьж эхэлсэн байна. Тэгээд жинхэнэ аимшиг тэрний дараа эхэлсэн. Шүн болох бүрд хэн нэгэн офисын хаалганы бариулыг маш удаанаар эргүүлдэг болсон байна. Сэрэх гэдэг төмөр үрэгдэх чимээ шүнжин сонсогдно. Хэн бэ гэж асуухаар хариу байхгүй. Хаалгаа нээхээр гадаа хинч байхгүй. Гэтэл энэ зүйл өдөр бүр давтагдаж эхэлжээ. Сүүлдээ бариул эргэх чимээ сонсогдох төдийд хамтлагийн хүүхдүүд хүртэл айсандаа хөшчөгдөг болсон байна. Хамгийн аимшигтай нь офисын хаалга давхар хаалгатай байжээ. Өөрөөр хэлбэл гаднах төмөр хаалга төвжээтэй байвал дотор хаалганд хүрэх ямар ч боломжгүй. Гэтэл шүн бүр хэн нэгэн гаднах төвжээтэй хаалгыг нэвтэрч орж ирээд дотор хаалганы бариулыг эргүүлдэг байсан гэсэн үг. Ах сүүлдээ галзуурах шахаж ээж рүүгээ залгаж бүхнийг ярьжээ. Түүний ээж нь сүнс хараалт ирэнгийн талаар мэдлэгтэй хүн байсан гин. Ээж нь офис дээр нь ирж хэд хоног хамт байхаар болов. Тэгээд тэр шөнө ээж нь ч мөн адил хаалганы бариул эргэх чимээг сонсчээ. Гэхдээ хаалганы цаана хизээч хинч байдаггүй. Тэгтэл нэг өдөр ээж нь буудан дээр духиж байгаад аимшигтай зүүдэлсэн байна. Зүүдэнд нь хэн нэгэн офисын хаалганы бариулыг тасралтгүй эргүүлж байжээ. Ээж нь хаалгаа нийтэл гадаа бороонд шал норсон нэгэн залуу зогсож байсан гин. Тэр залуу хэлэхдээ энд амьдардаг эмэгтэйг хайж байна гэж маш сулхан хоолоогоор хэлжээ. Гэтэл тухайн офист зөвхөн эрэгтэй хүмүүс л байсан. Ээж нь тэр залуу руу энд тийм хүн байхгүй гэж хэлэхэд өнөөх залуу гайхсан царай гаргаад толгоогоо маажсаар буцаад явчихсан байна. Ээж нь сэрээд шууд ахаас сүүлийн үед шинээр авчирсан юм байна уу гэж асуужээ. Ах будаа хэмжигчийн тухай хэлтэл ээжийнхэн царай нь өөрчлөгдөн тэр эдэнд сүнс шүглсэн байна гэж хэлсэн байна. Тэгээд тэр оройдоо өнөөх машиныг офисын гадаа гаргаж хайжээ. Гайхалтай нь тэр шөнө ээж нь дахин нэг зүүдэлсэн байна. Энэ удаад цаас шиг цагаан царайтай маш үзэсгэлэнтэй нэгэн эмэгтэй гарч ирээд би ингээд явлаа даа гэж намуухан инээмсэглсээр офисоос гараад алга болсон гин. Тэр өдрөөс хойш хаалганы бариул эргэх чимээ бүрмсэн зогсжээ. Офисч буцаад хуучин шигээ тайван болсон байна. Гэхдээ түүх үгээр дуусаагүй. 1-2-7 хоногийн дараа ах гадуур явж байтал офисоос нь маш сандарсан дуудлага иржээ. Ахаа, энд амар юм болоод байна. Хурдан ир. Ах яран гүйж очтол офисын гадаа маш олон хүн цугларчихсан байв. Хүмүүсийн дунд тэдний хайсан өнөөх будаа хэмжигч машин байжээ. Харин өмнө нь нэгэн буу тарин уншаад машин руу давс цацж байсан гин. Дараа нь учрыг нь сонсоход тэр машиныг хажуу айлын нэг хүн цэвэрхэн ид байна гэд гэртээ аваад орчихсон байжээ. Гэтэл удалгүй тэр айлч мөн адил хаалга өөрөө онгоох, шүн хүн алхах чимээ гарах, хэн нэгэн шивнэх зэрэг аимшигтай зүйлс ихэлсэн байна. Сүүлдээ бүр айлын хүмүүсийн ухаан санаа нь самуурч орилж хашгирдаг болжээ. Хөршүүд нь тисгээ болоод орж шалгахад тэр айл бүхэлдээ галзуурах шахсан байсан гэдэг. Тиймээс аргагүй ирэхэнд буу дуудсан нь тэр байж. Хэрвээ ах тэр машиныг эртхэн гаргаж хаяагүй байсан бол магадгүй тэдч бас яг тэр айл шиг болох байсан байх. Тэр явдлаас хойш ах төмөр хаалганы бариул эргэх чимээ сонсох бүртээ одоо хүртэл хамаг биеийн хүйд орогдог гэсэн. Тиймээс гадаа хаяатаа эзэнгүй зүйлсийг хамаагүй гэртээ авчирдаггүй байх хэрэгтэй. Учир нь зарим зүйлс эзэнгүй биш байдаг юм.